Дорнод аймаг хаан улс сургууль эдүүдэн платформыг хэрэгжүүлсэн туршлагаа та бүхэнд. Математикийн хичээлээр судалсан агуулга баттгах зорилготойгоор анги бүрээр эдүүдэн хичээл дээрээ улирлын төлөвлөлтийг анги бүрээр боловсруулан ажилласан. 1-р ангид найздаа туслах цаг арга зүй. За энэ дээр болонгууд 1-р ангийн сурагчдын өмнөх 7 хоногийн аналитик дээр ажиллаж хамгийн бага хугацаанд гүйцэтгсэн сурагчийг тодруулдаг. Хичээлийн найздаа туслах цагаар сурагчдаа туслана. Амжилтууд болонд найздаа амжилттай тусласан сурагчийг халдваршуулан урамшуулдаг. Ингэсний үр дүн дээр сурагчийн идэх хоригдоо нэмэгдсэн. 1-р ангийн сурагчдын 92% нь цаг тухайд даалгаврыг гүйцэтгэж 7 хоногт бүр 157 сурагчаас 140-д нь хүрэл 100-аас 120 сурагч нь мөнгө, 80-аас 85 сурагч нь алтан цум алмазыг авдаг. 2-р анги дээр хөтжиж арга зүй. За сургалтыг анх зохион байгуулахын өмнө бүх ангиудад эдүүдэн хичээлээрээ сургалтыг зохион байгуулсан. За мөн сургалт явуулсны үр дүн дээр хөтжиж үйл ажиллагааг зохион байгуулсан. За хөтжиж үйл ажиллагаагаар болонгууд эцэг эхийн дунд хуваарийг гаргаж, хуваарийн дагуу эдүүдэн хичээл ороход эцэг их ирж багшид тусалдаг байгаа. За ингэснээр сурагчид хичээлийн зорилгоо хангаж цом алмаазаа авч бүтээлчээр оролцдог болсон. Математикийн хичээлийн агуулгыг эзэмшихэд дэмжлэг болж байна. Эцэг их хүүхдүүдтэйгээ хамтран ажиллах оролцоо нэмэгдсэн. Хөтжиж хичээлийн хуваарийг гаргасан. За зөвлөгч сурагч арга зүй. За энэ арга зүйг 6 алхмаар хэрэгжүүлсэн. Нэгд нь сурагчид тухайн өдрийн даалгаврыг богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэнэ. 2-р алхам нь багш алдаатай бодож буй сурагчид их цаг зарцуулж байгаа сурагчдыг хяналтын самбараас гарч ажиглалтхийн. Алхам 3-т нь багш төрүүлж алмаз цумаа авсан сурагчдыг нэрлэж зөвлөгч сурагч энгэрийн тэмдэг зөөж өгдөг. Ингэснээр багш аналитикаас дэмжлэг хэрэгтэй сурагчдыг сонгож зөвлөгч сурагчдад хуваарлаж өгдөг. Алхам 5-д нь зөвлөх сурагч дэмжлэг хэрэгтэй сурагчдад бодлогыг бодох аргачлалыг зөвлөж тайлбарлаж тусламж үзүүлдэг. Алхам 6-д нь зөвлөгч сурагч хүндэвтэр бодлогыг бодох аргыг тавилтуулан самбарт бусад сурагчдад тайлбарлаж өгдөг байгаа. Зөвлөгч арга зүй хэрэгжүүлснээр үр дүнд нь сурагчид бие биенээсээ суралцсан, хугацаанд бодлогоо бодож дуусгах сурагчдын тоо нэмэгдсэн, хүндэвтэр бодлогыг бодох аргад суралцсан, үтсэн мэдлэгээ баттганд автсан, хамтын ажиллагаанд ахиц гарсан байгаа. Үүний үр дүнд манай сургууль дээр ахиц үр дүнд нь эцэг эхийн дэмжлэг нэмэгдэж, дата болон интернетээр хангаж өгч эргэх холбоо болон оролцоо нэмэгдсэн байгаа эцэг эхийн. Мөн эдүүдэн платформ нь математикийн хичээлийг баттгахад дэмжлэг болж чадж байна. Сурагчид бие биенээсээ тусалж байгаа нь тоглонгоо суралцах боломжийг нээсэн. Сурагчид интернет болон мэдээллийн технологийн анхан шатны өгсөн. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.